Одоо та бүхэндээ тодруулгын мэдээг хүргье. Хуучин бол одоо нөгөө бид нар бүхэн бас мэрэгжлийн хүмүүс биш. Зарим гэр орноор нь явдаг асаргаа харддаг байсан бол одоо ингээд төрийн бас байгууллагын энийг алвчаад явхаар энэ бол бүр иргэндээ очиж үйлчлэх нь зорилт түлхэгдээ илүү түлхүү нэгт ажиллагаатай болох бас даваа талтай болж ирж байгаа. Энэ дээр нөгөө өөрөө үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага нь хөдөлмөр халамж байсан бол өөрөөгөө үйлчлэгийг хянагдвал өрөөсгөл зөрчил гарахгүй байгаа шиг байдаг бол одоо ингээд төрийн бас байгууллагаар явхаар манайх яг мэрэгжлийн хяналтаа хийж явах, салбарын хяналтаа хийж явна. Тэгэхээр энэ үйлчлэгээнүүд бол бас төгс болно гэдэг том огхон реформ өөрчлөлт болж байгаамаа гэдэг. За бас энэ иргэд бол бас манайхаас ярьж байгаа хөдөлмөр эрхлэлтийг төсөөлөх хөтөлбөр үйл ажиллагаанууд гэж байгаа. За тэгэхээр ингээд жил болгон хөдөлмөр эрхлэлийн үндэсний зөвлөлөөр аймаг болгоны одоо хүрээнд хийгдэх хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих талаарх санхүүжилтийн үйл ажиллагаа хөтөлбөрүүд батлагддаг. Эдгээр нь бол одоо ирээгүй тул Сүхбаатарын хэмжээнд бол төр хүлээгдэж байгаа. Энэний хүрээнд ихтэй хөдөлмөр эрхлэлтийг гэлцээс бол бүх аймаг сумдын хэмжээнд бол аж ахуйн нэгжүүдийн судалгаа авагдаж байгаа. За энэ судалгаан дээр бол одоо бас 70% та хийгдэж явна. Эдгээрд бол ингээд 6 чиглэлээр бид бүхэн судалгаа авдаг. Аж ахуйн нэгжийн ажилтны нийт тоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо эдгээрийн за ахмад насны тоо гэдэг. Ахмад насны шинжилсэн хууль бол нөгөө найруулгаар бол 25-ны 1 сараас хэрэгжиж байгаа. Энэ нь бол одоо 50 ажилтнтай байгуулвал нэг ахмад насныг ажилуулна буюу нийт ажилтны 2 хүртэлх хувь нь ахмад насныг гэрээт болон ажиллаар хангана гэдэг зүйл заалтын дагуу манайх одоо ингээд хяналтын субъектээр ингээд мэдээллийг авч эхэлсэн. За мэдээс сул чөлөөтэй ажлын байрны тоог онгороод шинээр бий болгосон аж ахуйн ажлын байрны тоонуудын бас захиалгуудыг авдаг. За хөгжлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнтай хэсгүүдийг шаардж байгаа. Сүүлийн үед бол одоо хөдөлмөрийн аюулгүй байдал үйлдвэрлэлийн ослын зөрчлүүд бол Сүхбаатарын аймгийн сумдууд мэрсээр гардаг. За тэр гарсан тоог нь иргэд нуун дарагдуулдаг гэдэг шууд манай зүгээс бол мэрэгжлийн зүгээс харахад бол нуун дарагдуулсан харагдсан эдийдсэн. Иргэд нь аж ахуйн нэгж нь өөрсдөө энэ мэрэгжлийн тэр хүн байхгүй. Тэр нь энэ үйлдвэрлэлийн осол болоход комиссн ажилдгүй. Сумдад нийлүүлэхэд өнгөрсөн онд би 6 сумд ажилласан. Үйлдвэрлэлийн ослын комисс ажиллаж байгаа ямар чиг үүрэг байна гэхэд үзүүлэх харуулах юм байхгүй. Комиссаач байгууллагын асуудлууд бол гарч байна. За онгороод тэгэхээр Эрдэнэцэд маш том асуудал болоход одоо энэ дээр бол мэрэгжлийн байгууллагууд төр бид бүхэнд мэдэгдээгүй бүр тэр чигээр ингээд нуун дарагдсан шинж чанартай 2 ч хүний амьд өссөн байгаа. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдийн судалгааг өгөхдөө энэ бид бүхэн л хаабыг ажилтнтай эсхийг заавал шалгаж нэгтэлж байгаа. Энийг байхгүй тохиол бид бол байхыг шаардаж одоо энэ дээр мэрэгжлийн хүнийг томилох ч гэдэг юм, ажиллах авсрах ч гэдэг юм. Энийг орхитуулахгүй байх хэрэгтэй. Заавал хөдөлмөрийн хүнд нөхцөл гэдэг юм байхгүй. Энгийн аж ахуйн нэгжид ажилладаг төрийн байгууллагад ажилладаг хүн ажилласаа гараад довжоон дээр халтарч унах, эсвэл машиндаа гараа авчуулах, хуруугаа гэмтэх энэ болгон чинь хуулийн залтаар үйлдвэрлэлийн осол мөн эсхийг нягтлан шалгаад хэрвээ үйлдвэрлэлийн ослол тухайд ажлын цагийн чөлөө үйлчлэгээнээр тэтгэмж гэдэг ч юм уу тэр нийгмийн халамжийг бүх үйлчлэгээнүүд энэ цэгээс эхэлж ажиллах хэрэгтэй. Тэгтэл энэ цэг нь өөрөө үйлдвэрлэлийн ослын комисс байхгүй. Тухайн байгууллагад энийг мэддэг хүн байхгүй. Тэгээ ингээд маш хүн олон гохироод байна. Орон нутагт гэхэд малчин иргэд гэхэд төрөл үйлдвэрлэлийн осол болж байгаа өөртөө за яг болдог юм шиг л ойлгоод явдаг. Үгүй. Сайн дурын даатгалтай малчид гэхэл одоо малынхаа эрэлт явж байгаад гацраа олдог ч юм уу хоруугаа олдоход эн чинь үйлдвэрлэлийн осол болоод тэтгэмж тогтоох үндслэл болдог юм шүү. Энийг хаана очиж хандах вэ гэхээр сумынхаа комисс хандна. Тэгтэл малчин зэнийгээ мэдэхгүй сумын удирдлагын зэнийгээ мэдэхгүйгээс болж маш олон иргэд бол хохирж байна. Энэ дээр бид бүхэн одоо энэ судалгаанд хамрагдж байна. Энэ дээр сумын засаг дарга болон аймаг байгууллагуудын дарга рефлекснаар хариуцлагатай хандаж судалгаанд гүйцээд өгнө үү. За манай мэдээ явснаас хойш 14 дахь хоног дээр явж байхад 70% та явж байна. Энэ сүүлийн үед бол энийгээ бас эрчимжүүлэх нь яаралтай бас нааша мэдээлэлүүд өгөөрэй гэд.